За сайн бацгаана уу. За миний комментэн дээр ирсэн хүсэлтийн дагуу хэдүүлээ. Яг одоо гариг ирэхс яг хаана явж байгаа вэ гэдгийг хэрхэн харах вэ? Тэрийг зааж өгөх гэж байна. За Google сайт руу ороод Current Planets гэж хайчна. За энэ дээр astro.com гэдэг сайт гарч ирж байна. astroseek.com гэж гарч ирж байна. За доошо бүгдэнд рүү н орж үзье тийм ээ. За эхлээд astro.com руу ороод үзье. За энэ дээр маш ойлгомжтой юм амархан гарч ирж байна. За саана буюу нар маань материал ордон дээр явж байгаа гэж харагдаж байна. За энэ символуудын бэлэг тэмдгүүдийн зарим хүмүүс мэдэхгүй байх л та. За тийм учраас гараад өөр сайт руу орж үзсэн дээр болов уу гэж бодлоо. За энийг гүйцэтгэх юм бол сар маань 12 градусын загас дээр явж байгаа гэж харагдаж байна тийм ээ. За тэгээд доор нь буд сугар гэдээ харагдаж байна. За энэ дээр ангараг. За тэгвэл хэдүүлээ өөр сайтууд руу нарууд харъя. astroseek.com Astroseek бол харьцангуй бас ойлгомжтой. За энэ дээр болохоор нар материал ордон дээр явж байна. За сугар, сар, санчир загасны ордон дээр явж байна. За North Node, Chiron хон дээр явж ингээ харагддгийг. За тэгмүүдээ томсгоод эндээс нь харах юм бол Sun 14 градус Capricorn буюу материал ордон дээр. За Moon буюу сар 12 градус загасны ордон дээр Pisces гэд ингээ харагдаж байна. За доошоо тэгээд нөгөө сугар гараг Venus 1 градусын загасны орд гэд ингээ харагддгийг амархан. Astroseek нь харьцангуй бас илүү ойлгомжтой байна. За тэгвэл бусад сайтууд руу нь орж үзье тийм ээ. Би ерөөсөөр орж үзег байгаа. Ерөнхий хараад дүгнэлтээ хийцгээе. За энэ дэр Jessica Adams гэдэг сайт байна. За энэс бүр ойлгомжтой юм байна. Sun, Moon, Mercury гэж явж байна. Нар маань 14 градусын Capricorn буюу материал ордон дээр. За ингээд наар үсэг байгаа нь болохоор ухралт гэсэн үг шүү. Retrograde гэдэг. За энэ дээр Juno, Chiron, Vesta гэдэг ингээд зөндөө байрлалуудыг харах боломжтой харагдаж байна тийм ээ. За тэгвэл гараад Jessica Adams нь бас маш ойлгомжтой юм байна. За дараачих руу нарыг. The Planets Today гинэ. За энэ ерөнхий том зургаар харсан төрөл нь байна л да. За энэ маань Solar буюу нар маань байна тийм ээ. Буд, сугар, Luna гэж сар байна. Earth буюу эхтлэхээ маань байна. Ангараг байна, бархас өд байна тийм ээ. За NASA-гийн сайт байна л да. Энэ болохоор астрологитой холбоогүй яг илүү шинжлэх ухааны талаас нь тайлбарсан байх шиг байна л да. За энэ дээр Дриг Панчан энэ бодвол энтгийн 6 юм шиг байна. Тийм байна. Sidereal гэж байна. Энтгийн 6 дээр ярих юм бол Western-ээс жоохон өөр байдаг шүү. Гэхдээ аль алнаас нь авах зүйл, хаях зүйл байдгийг. За энэ сайтнаас гарчээ. The Sky Live гинэ. Энэ дээр нөгөө 13 дахь орд мордыг бүр тооцоод гаргачих.
За энийг гаргачих. The Planet Today төрөө орсон тийм ээ. Time and date.com гэж байна. За энэ дээр хамаарлаг астрологт хамаарлаг юм биш үү? За энэ дээр astrolist.com гинэ. Sun Capricorn 14 градус. Нар материал ордон дээр 14 градус дээр явж. За тэгээ бусад гаригууд хаана явж байгааг бас харж болж байна тийм ээ. Жишээлбэл Chiron хоньны ордон дээр 19 градус ч гэдэг юм уу. Энэ astrolist.com гэ бас ойлгомжтой. За энэ аспектууд байна тийм ээ. Sun sextile moon гэд харагдаж байна. За minor aspect буюу жижиг аспектууд бас харагдаж байна. За энэ astrolist гэд бас маш ойлгомжтой сайт байна гэж харагдлаа. Тэгэхээр ер нь жагсаах юм бол хамгийн ойлгомжтой нь миний хувьд болохоор AstroSeek. За дараачаас нь Astrolist гэд маш ойлгомжтой байна. Тэрний дараачаар 3 дугаарт оруулах юм бол Astro.com гэд энийг зөвлөхөр байна. Тэгээд энэ сайтууд нь болохоор ерөнхийдөө анхлан суралцж байгаа хүмүүст бол тохиромжтой гэж үзнэ. За тэгээд Astro.com руугаа эргээд орцгоё. Өөр юу харагдаж байна доошоогоо. Аспектууд байна тийм ээ. Томсгоод энийг одоо хараад толгой эргэж байгаа хүмүүс бас байгаа л байх л та. Тэгвэл ийшээгээ томсгоо харах юм бол нар, сар, буд, сугар, ангараг хүнд маш олон орд байдаг байгааз. Тэгэхээр таны ангаргийн орд магадгүй арслан дээр байх боломжтой. За тэр ингэж харж болдог байх юм шүү. Багахан хэмжээний бас англи хэлний мэдлэг шаардах гад байна. Гэтэ яг хараад байвал таны нүдэнд тасчихна. Одоо анх харж байгаа хүмүүс маань энэ бөөрөнхийг хараад юу явуулсан бэ, юу юм бэ гэж гайхаад байдгийг. Энийг болохоор natal chart, birth chart гэж нэрлэдэг. Энэ болохоор гариг ирэхээс хаана яваа вэ гэдгийг ингэж харж болдгийг. За магадгүй таны төрсөн өдөр, төрсөн цагт чинь гариг ирэхээс хаана явсан бэ гэдгийг хараад таны хувь тавилан болон ирээдүйд ерөнхий ямархуу амьдралыг туулах вэ гэдгийг чинь харж болно. За тэгээ дараагийн бичлэгээр дахиад уулзцаая.